байгууллагын соёл боловсрол шинжлэх ухааны байгууллага нь одоо соёлын чиглэлээр нийтдээ 7 конвенцийг соёл бит болон бит бус байгууллагыг түүхэнд дурсах газрын тухай түүнийг хамгаалах нийтдээ 7 конвенц гаргасан байдаг. Үүнд бол тэгээд энэ давхар зохиогчийн эрх орж эрхийн тухай конвенц ордог л доо. Яг үүн дотроо ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийн хороо, засгийн газар хоорондын хороо нь бол тухайн конвенцэд нэгдэж орсон 195 гишүүн орноос бүрддэг. Бит бус соёлын өв болон бит соёлын өвийн чиглэлээр бол тулгын 3 чиглэл буюу бидний баримталж явах ёстой 3 конвенц байдаг л да. Энд бол дэлхийн байгаль болон соёлын өвийг хамгаалах конвенц, соёлын бит бус өвийг хамгаалах конвенц, мөн соёлын олон төрөл зүйлийн илэрхийллийг хамгаалах конвенц гэсэн үндсэн 3 конвенц дээр соёлын бит бус өвийн хамгаалалт, хадгалалт, хамгаалалт, өвдөн удамшлуулах асуудлууд бол яригддаг. Тэгэхээр энд бол товчхон соёлын бит бус өвийн тухай конвенц болон дэлхийн байгалийн болон соёлын өвгүүдийг хамгаалах конвенц хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ гэдгийг цугсан гаргахыг хүссэн. Нэг онцлог нь бол дэлхийн өвийн конвенц дээр бол байгаль соёлын конвенц дээр бол тухайн өвийн зүйл бол байгаль болон байгаль нөхцөл байдлаар өөрчлөгдөхгүй байхыг бол зааж өгсөн байдаг болов соёлын бит бус өвдөр өөрийн эзэн хүнээ дагаад тухайн соёлын бит бус өв маань хөгжиж, өөрчлөгдөж, алдагдаж, устдаж явдаг гэдэг гол онцлог бол байд юм аа. Мөн түүнчлэн одоо түрүүн бас насан жаргалын юм дээр бас нэлээд гарч ирж ирсэн урд өвлөн уламжлагч гэдгийг хэрхэн тодорхойлох вэ гэдэг. Манай хуулийн дээр тодорхойлсноос гадна конвенц дээр бол өвлөн уламжлагч гэдэг нь маань соёлын бит бус өвийг тухайн улс орны соёлын соёлтой холбоотой соёлын бит бус өвийг өөрийгөө бол эзэмшиж явж байна. Гэр бүлийн дотор ч юм уу омог угсааныхаа дотроо эзэмшиж явсан түүнийг уламжилж авах цааш нь түгээж явж байгаа гэдэг хүн болгоныг тухайн өвийг эзэмшсэн ур чадвар дадлаар нь бол шууд өвийн уламжлагч гэж тодорхойлж орно гэсэн ойлголт бол конвенц зааж өгсөн байдаг. За энэ ЮНЕСКОгийн соёлын бит бус өвийн тухай конвенцэд ер нь улс орнууд яах гэж нэгддэг, энэ конвенцийн ач холбогдол юу вэ гэдгийг бол цөөхөн хэдэн үгээр хэлье. Тэр яг энэ соёлын бит бус өвийн конвенцэд бол нийтдээ өнөөдрийн байдлаар 161 улс орн бол нэгдэж орсон байгаа. Монгол улс 2005 онд нэгдэж орсон. Өнөөдрийн байдлаар засгийн газар хоорондын хороо гэж тусдаа одоо манайхаар бол улсын хурал шиг ийм байгууллага бас давхар энэ дотроо явж идэг. Энэ байгууллагад маань Монгол улс өнгөрсөн жил нэгдэж орсон. Тэгэхээр бас тодорхой хэмжээнд эрх зүйн актууд дээр нь санаа оноогоо оруулж байдаг ийм үүрэгтэй улс болсон байгаа. Тэр конвенц гэж яагаад онцолж яриад байна вэ гэхлээр ерөнхийдөө Монгол улсын хууль тогтоомжид заасан зүйл заалтууд маань одоо конвенц зааснаас өөрөөр тусагдаагүй эсвэл конвенцтэй ямарваа нэгэн маргаантай асуудлууд гарах ч юм уу эргэлзээтэй ташаа ойлголтуудыг өгсөн бол бид зайлшгүй конвенцээ барьж конвенцийн зүйл заалтаар бол хамгаалтын хаажлуудыг хийж явж байгаа. Ийм эрх үүргийг бол нэгдэж орсноор хүлээсэн байдаг юм аа. Тэгэхээр улс орон конвенцэд нэгдэж орсноор өөрийн нутагт дэвсгэр дээрх соёлын бит бус өвийг хадгалалт хамгаалтын асуудлыг бол баталгаажуулах хэрэгтэй байдаг. Түүнээс гадна тухайн соёлын бит бус өвтөө хамааралтай хамт олон бүлэг хүмүүс, гэр бүл, омог, өвлөн уламжлагчид, мөн өвлөн уламжлагчид дээр түшгэлсэн төрийн бус байгууллагуудыг бол бүхий л талаар дэмжиж ажиллах үүргийг мөн хүлээсэн байдаг. Түүнээс гадна бүртгэлийг байнга тогтмол хийж түүнийга жил тутам шинжлэх үүргийг хүлээсэн байдаг.
Үүнээс гадна улс орон соёлын бит бус үеийнхаа өвлөн уламжлуулах, мартсан улс цэцнийг сэргээн уламжлуулах, олж тогтоох, судлах, таниулж мэдүүлэх гэдэг талаар одоо бодлогын түвшинд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байдаг. Мөн тухайн өвлөн уламжлагч хамт олноор дамжуулан тэдний оролцоог хөхүүлэн дэмжснээр одоо соёлын бит бус өвийнхаа тухай ойлголтуудыг, дадлаг туршлагуудыг шавь сургалт болон албан сургалтуудыг бол явуулах үүргийг бас давхар улс орн бол төр хүлээж идэг. Хадгалан хамгаалт гэдэг асуудлыг бол соёлын бит бус үеийг ярихад бол зайлшгүй ярих шаардлагатай байдаг. Нэг түрүүнд хадгалан хамгаалтын маань үндсэн 3 арга хэмжээ гэж суурь 3 арга хэмжээ бид нар бол конвенцийн ойлголтоос бас олж авч болно. Энэ нь бол мэдлэг ойлголтыг, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх. Үгээрээ одоо хаана соёлын бит бус өв маань байна, ямар хүмүүс эзэмшин, энэ бүгд маань өөрөө эргээд бүртгэлээсээ гарч ирдэг. Хэдийн хугацаанд яаж уламжлагдаж биднэрт ирсэн өв бэ гэдэг юм. Мөн тухайн өв маань одоо төлөөлөл гэж бид нар сая яриад байсан тийм. Оршин тогтнох чадвар сайтай яваад байна уу? Эсвэл оршин тогтнох чадвар нь муудаад амин бөхөөд байна уу гэдгийг бас бүртгэлийнхаа энэ үйл явцаас бид нар олж хардаг болохоор энэ маань соёлын бит бус өв гэж өвийг бол хамгаалах үндсэн 3 арга хэмжээ гэж үзэж байгаа. Тэгэхээр бүртгэлээс бүх үйл ажиллагаа маань эхэлдэг. Бүртгэл маань өөрөө энэ үйл ажиллагаануудын гол суурь болохоор бүртгэлийн талаар бас нэг цөөн хэдэн үг хэлэх гэсэн. Бүртгэлийг хийх шалтгаан нь бол соёлын бит бус өв гэж яг ямар өвүүд манай одоо нутаг дэвсгэртэй байгаад байна. Энэ өв маань бас өөрийн оршин тогтож байгаа нутаг дэвсгэрээс хамаарат ямар онцлог шинж чанаруудыг агуулад байна. Жишээлбэл одоо үйлдэж байгаа үйл нь адилхан боловч ерөнхийн нэршил нь адилхан боловч аймагт өөр тэрнийг бас үйл ялангуй жоохон өөрөөр хийхэд бол тэр маань бас тухайн аймаг орон нутгийнхаа өвийг бол тодорхой хэмжээнд онцлогийг нь илэрхийлээд гаргаад ирж байгаа. Түрүүн бас сая ярьсантэй амьдрах чадрыг нь тогтоохын тулд бид нар энэ бүртгэлийг зайлшгүй хийдэг. Энэ бүртгэлийг хийснээр бид нар яаж хамгаалах вэ? Хэрхэн хамгаалах вэ? Яаж цааш нь энийг өвлөн уламжлуулах вэ гэдэг холбоо харилцааг бол бий болгож байна. Эндээс бид нар одоо өөрсдийн бодлогын чиглэмжүүдийг олж харна гэсэн. Мөн цаашлаад бүртгэлийг бол одоо насны түвшинд боловсролын түвшинд яаж ойлгож олон нийтийн ойлголтыг дээшлүүлж болох вэ? Мөн яаж шавь сургалтыг эрчимтэй, идэвхтэй, үр дүнтэй явуулж болох уу гэдгийг бас харна. Бүртгэлийг хэн хийх вэ? Бүртгэлийг хамгийн түрүүнд нэгдүгээр төр хийх ёстой. Орон нутгийн хамт олон хийх ёстой. Орон нутгийн хамт олон гэдэг маань орон нутгийн засаг захиргаа өөрийн гэсэн бүртгэлийг бас нутаг нутгийнхаа бүртгэлийг бол давхар хийж өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгаа соёлын бит бус үеийнхаа онцлогуудыг бас тодорхойлж гаргаж ирэх ёстой. Тэр тэнд маань бол тухайн аймгийн өөрийн брэнд болсон бүтээгдэхүүн өв байх жишээ нь зөвхөн тэр аймагт байгаад өөр аймагт байхгүй. Яг тэр одоо зам үйл ёс дэг сургуулийн байдгүй юм өвүүдийг бол бас тодорхойлж гаргаж ирэх. Чихийн тулд хийдэг. Аман төрийн бус байгууллагууд. Төрийн бус байгууллагууд гэхэл нь өвлөн уламжлагч дээрээ түшгэлсэн айлсгүй одоо түрүүний насан жаргалын хичээл дээр гарсан 5 ангиллынхаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд бол яг нэг тодорхой ангиллынхаа дагуу бас өөрсдийнхөө чагсаалтыг хийж болох нэ. За өнөөдөр яг Монгол улсын нөхцөл байдал дээр бид нар бүртгэл буюу бүртгэлээс үүдэж байгаа чагсаалтыг хэрхэн яаж гаргаж байгаа вэ? Энэ маань эргээд яаж конвенц дээр очиж дэлхийд данстай болж байгаа вэ гэдэг бол бас дараагийн асуудал болж ирж байгаа. Өнөөдөр орон нутгийн соёлын бит бус үеийн чагсаалт гэж
байхгүй байгаа. Зүгээр санал болоод жил тутмаа энэ үгийг бол бид нар үндэсний жагсаалтанд оруулах хүсэлтэй байна гэсэн цаасан материал бол ирдэг. Энд бол түрүү насан жаргал гэсэн нэг гарсан тодорхой байдаггүй. Тэгэхээр үндсэндээ бол соёлын үеийн төв маань ямар бодлого баримталж одоо шинжлэгдсэн хуулиндаа заасан түүнийг дагалдаж гарч ирж байгаа журмуудад бид нар ямар бодлогыг барьж байгаа гэхээр орон нутгийн засаг захиргаа өөрсдийн гэсэн жагсаалттай болоо жишээлбэл Ховд аймгийн соёлын бит бус үеийн үндэсний соёлын бит бус үеийн жагсаалт төлөөлөл болон яаралтай хамгаалах Увсын аймгийнх гэдэг ч юм уу энэ мэдчлэн гарвал эндээс эргээд үндэсний хөтөлбөр гаргахад аль өвдөр аль аймагт юу н очих хэрэгтэйгээ гэдгийг бас харах ийм томоохон бичиг баримт болно. Үүнээс орон нутгийн жагсаалтаас үндэсний жагсаалтанд бүртгэх. Үндэсний жагсаалтанд бүртгэгдсэн өв дараагийн шатнд дэлхийн данстай бололцоогоо нээж өгч байгаа. За дэлхийн жагсаалт гэж яриад байна тийм. Тэгэхээр дэлхийн жагсаалт гэдэг маань ерөнхийдөө ЮНЕСКО-гийн маань энэ конвенцэд дотор конвенцийн хүрээнд гарч байгаа жагсаалтуудыг бид нар хэлж байгаа. Энэ бүртгүүлснээр дэлхийд данстай болсноор одоо хүн төрөлхтөнд өөрийнхөө өвийг таниулан сурчилж байна гэсэн нэг юм бас ач холбогдол байдаг. Тэгэхээр ЮНЕСКО-гийн конвенцийн энэ хүрээнд бол төлөөллийн жагсаалт, яаралтай хамгаалах шаардлагатай жагсаалт буюу шилдэг шалгарсан соёлын бит бус үеийг хамгаалах шилдэг шалгарсан туршлагын жагсаалт гэж байдаг. Эдгээр жагсаалтууд маань төлөөллийн жагсаалтаас бусад жагсаалт хоёр жагсаалт маань бол соёлын бит бус үеийг хамгаалах ЮНЕСКО-гийн сангаас санхүүжилт авч болдог. Манайд бол яаралтай хамгаалах шаардлагатай өгөр бол туйл маань бүртгэгдсэн байдаг. Туйл маань бол одоо энэ соёлын бит бус үеийг ЮНЕСКО-гийн сангаас тодорхой хэмжээний санхүүжилт авч туйл хайлах урлагийг цааш нь амьлуулан сэргээж өвлүүлэн удамжлуулах үйл ажиллагааг бол одоо сүүлийн 2 жилийн хугацаанд бол хийгээ явж байгаа. За Аз намхан далайн бүс ЮНЕСКО-гийн конвенцэд нэгдсэн соёлын бит бус үеийг хамгаалах конвенцэд нэгдсэн 48 улс орн байдаг. Үүнээс хоёр нь бол одоо хоёр нь бол туслах үүрэгтэй гишүүдээр явдаг. За энэ газрын зураг дээрээс хүн төрөлхтний соёлын бит бус үеийг жагсаалтанд бүртгэгдсэн улс орнуудын өвийг хэдэн хэмжээд бүртгэгдсэн байна вэ гэдгийг харж болно. Тэгэхээр цайвар өнгөөс гүн өнгөрөөгөө шилжихэд бол өвийн том маань өөрөө гараад ирнэ. Жишээлбэл хятад бол хамгийн харам нь шүү дээ гүн ногоон өнгөтэй. Тэгэхээр хятад өөрөө 35% өвийг бүртгүүлсэн байгаа. Конвенцэд нэгдэж орсноос хойш. Тэгэхээр өвийн жагсаалт бүртгүүлсэн өвийнхөө тоогоор хятад нэгдүгээр жагсдаг. Дараагаар нь бол Азиас Япон, Солонгос, Франц, Испани гэж ордог. Монгол улс бол эхний анхта багт 8 байна уу 9 явж байгаа 12 бүртгүүлснээр. Соёлын бит бус үеийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг ЮНЕСКО-гийн итгэмжлэгдсэн 2 дугаар зэрэглэлийн төвүүд гэж байдаг. Соёлын бит бус үеийн энэ төв маань бол Европт, Болгарт, Иран, Хятад, Солонгос, Япон, Перуд үйл ажиллагаа явуулдаг. Өөр ингэсэн тодорхой чиг үүрэгтэй жишээлбэл Хятад байдаг нь зөвхөн сургалт тоон байгуулдаг бол Японд байдаг нь зөвхөн судалгаа хийдэг гэх мэтчлэн. Тэгэхээр соёлын өвийн төвийн хэдийн одоо алсын харсан стратегид бол өнөөдөр манай соёлын өвийн төв маань одоо хэдийн зорилготой эдгээр 2 дугаар зэрэглэлийн байгууллагуудыг нэг нь болж хөгжиж одоо өөрсдөө чадахчна гэсэн зорилтыг бол өмнө тавиад ажиллаж байгаа. За ерөнхийдөө бол конвенцийг хэрэгжүүлснээр конвенцэд нэгдэж орсноор улс орнд ямар ач холбогдол байдгийг гэдгийг бол цөөхөн үгд хэлэхэд бол олон улсын хэмжээнд бие биенээсээ туршлага хуваалцах, адил ижил төслөө
соёлын бит бус өвтөө бол хамтарсан судалгаа хийх гэх мэтчлэнтэй. Мөн сангаас тодорхой хэмжээний одоо яаралтай хамгаалах шаардлагатай байгаа өвгүүд дээр санхүүгийн дэмжлэг хүсэх. Үүнээс гадна хам болсноор тогтвортой хөгжилд соёлын бит бус өөрийн гэсэн хувь нэмрийг оруулж чадна гэж үзэж байгаа. За Монгол улсаас дэлхийн хүн төрөлхтний соёлын бит бус үеийн төлөөллийн жагсаалтанд бол нийтдээ 7 үг бүртгэгдсэн байдаг. Үүнд бол морин хуур, уламжлалт урлаг, Монгол ардын уртын дуу, шувуулхуй, хөөмийн урлаг, үндэсний баяр наадам, гэр хийх зам бол сая сүүлд шагаан харгаа бүртгэгдсэн байна. Тэгэхээр нэгэнт бүртгэл гэж ярьж байгаа болохоор би бас энэ ч өөрсдийнхөө бүртгэл мэдээлэл яг ингээд ЮНЕСКОд нэр дэвшүүлэх ариун бичгүүл дээр сууж байхад ямар хөө алдаанаар бид нарт гарч ирдэг, юун дээр бид нарт тулгымцсан асуудал болоод байна гэдгээс бас цөөхөн үг хэлье. Тухайлбал одоо Монгол гэр дээр аваад үзэхэд Монгол гэрээ одоо олон төрөл зүйлүүд байдаг. Өөрөө угсаатны бүлгүүд өөр гэсэн онцлог одоо хийц хэлбэртэй байдаг шүү дээ. Тэгэхээр энд одоо бид нэр ерөөсөө бүтгэл мэдээллийн санд маань ийм мэдээлэл байхгүй. Жишээлбэл торгууд гэр гэж ямар байх ёстой, яаж хийгддэг, тэрний тухай баримтжуулсан бүтгэл мэдээлэл өнөөдөр бол байхгүй байгаа даа. Тэгэхээр энэ мэдээллүүд байхгүй болохоор эргээд бид нарт нөгөө номинацийнхаа бичиг баримтуудыг бүрдүүлж бичвэр хийхэд маань маш их хүндрэлүүд учирч байгаа. Нэгэнт ингээд бүртгэгдсэн юм чинь гэж орхихгүйгээр ер нь цаашдаа эхний ээлжиндээ бүртгэгдсэн байгаа юмнууд дээр бас мэдээллийнхаа санг баяжуулаач гэж бас хүсэх бай. Үүнээс гадна одоо өнөөдөр морин хуур уртын доо бол маш түгээмэл одоо хүн болгоны нүдэнд хааж хамаагүй очиход бол сонсож харж болохоор юм болж хөгжсөн. Энэ бол үндсэндээ конвенц бүртгүүлснээрээ улс орон бол хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн байна. Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлээ сайн биелүүлсэн байна гэсэн дүгнэлтийг бол бас ЮНЕСКО бас Монгол улс аваад байгаа. Түүнчлэн шуулхууд дээр ч гэсэн шуулхуу одоо зөвхөн бүргэдийн анхаарал яваад байдаг. Гэтэл бас өөр шуултлагын чиглэлээр ямар хөө үйл ажиллагаа хаана хийж болж байна те. Одоо харцаг сонхороор өөрхийн хаана энэ үйл шуулхын уламжлалыг аваад үлдсэн байна вэ гэдгийг бас бүртгэл одоо өнөөдөр байх байгаа. Тэрнээс гадна бүргэдийн ангаар гэсэн хэдий ч Баян Улгийн аймгаас манай бүртгэл мэдээллийн санд бол тодорхой хэмжээнд бол мэдээ баримт бол бас байх байгаа. За яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бит бус үеийн жагсаалтанд бол Монгол улсаас нийтдээ 5 бүртгэгдсэн байгаа. 5 бүртгэгдснээр Монгол улс яаралтай хамгаалах жагсаалтанд бүртгүүлсэн улс орны хэмжээнд бол хятадын дараа хятад 7 өвтөр Монгол 5 өвтөгөр хоёрт жагсаж байдаг. Энэ маань бас биднэрт ямар дохио өгöd байна гэхээр бидний бүртгэл мэдээлэл бүртгэх олж тогтоох мэдээлэл одоо үйл ажиллагаа маань дутмаг явагдсан хожуу ихэлснээс болоод бид нэр энэ өвгүүдээ одоо мартаж устгах ч юм уу те мөнхийн даваан дээр нь авчирсан нэг нөгөө талаас бол бидний арчаагүй байдлаас болсон юм юмуд нөхцөл байдлууд үүсэж байна л гэж ойлгож байна л да. Энд бол бас яг зохистой зөв үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж чадсны хувьд бас сарын хажуугаар сайн зүйл байгаа. Одоо уламжлалт бие биелгээ маань өнөөдөр бол маш сайн бас явж байгаа. Энэ өнөөдөр яаралтай жагсаалтаас төлөөллийн жагсаалтанд шилжих хэмжээндээ одоо тэр шаардлагыг хангах хэмжээндээ бас хөлөө уламжлалт үйл ажиллагаа яваад иржээ гэж энэ хугацаанд бол бид нар бас дүгнэлт хийгээд байна л да. За бид бус үеийн жагсаалтаас дэлхийн үеийн жагсаалт гэж байдаг. Дэлхийн үеийн жагсаалт маань соёлын болгон байгалийн өөрөө мөн холимог үг гэсэн төрлөөр бол жагсааж бид нар авч үздэг. Тэгэхээр дэлхийн өвд бол энэ газрын зургууд дээрээс ахад шар өнгөтөд бол соёлын ногоон байгалих, улаан нь бол холимог үг. Ямар улс хэр хэмжээнд яаж бүртгэгдсэн ба та нар ерөнхийд нь харж болно.
Дэлхийн үеийн байгаль болон соёлын үеийг хамгаалах энэ конвенц нийтдээ 61 улс орн нэгдсэн байдаг. 17 өв бүртгэгдсэн. Үүнээс энд харж байгаа тоогоор бол улс орнууд өөрсдийнхөө өвүүдийг бүртгүүлж байна. Монгол улс бол 3 өвөө бүртгүүлсэн байгаа. Орхны бүндийн соёлын тусалт газар, улс нурын АСА, Монгол Алтан хатны зургууд гэх. Дэлхийн өвийн урьдчилсан жагсаалт гэж байдаг. Урьдчилсан жагсаалтынхаа бүрдүүлэлт дээр бол дараагийнхаа жилүүдэд дараагийн хороодын хурлуудаар ямар өвийг бид нар бүртгэх вэ гэдгийг бол авч үздэг байгаа. 174 гишүүн орны 1634 өв бол өнөөдрийн байдлаар яг урьдчилсан жагсаалтанд орсон байгаа. Монгол улсаас бол нийтдээ 13 өвийг бол урьдчилсан жагсаалтанд бүртгүүлээд байгаа. Энд байгалийн үеийн зүйлүүд, байгаль соёлын хосолсон үеийн зүйлүүд дээр яг ямар өвүүд маань нэр дэвшиж явж байгаа вэ гэдгийг та нар харж байна. Мөн соёлын үеийн зүйлүүд дээр одоо энэ оны 6 дугаар сарын 20 дээр соёлын үеийн зүйлүүд дээр бурхан алдаа бол нэр дэвших асуудал хэлэлцэгдэнэ. За баримт төвийн жагсаалтанд бол манай Алтан тавш Монгол дажир хоёр бол 2001 онд бол бүрдэгдсэн байгаа. Ерөнхийдөө товч танилцуулгаар бол дэлхийн өвд бүртгэгдсэн Монгол өв мөн ЮНЕСКО-гийн соёлын бие бус өвийг хамгаалах тухай конвенц хүрээнд бол энэ зүйлүүдийг бол танилцуулах байна. Одоо эцэстний дүгнэлт шийдэхэд бол бидний хийж байгаа бүртгэлийн ажлаас мэдээлэлээс шалтгаалаад соёлын бие бус өвийн маань хадгалалт хамгаалалт, өвлөн удамжлуулах арга хэмжээ, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа бол цаашгүй холбоотой нэн чухал үйл ажиллагаа байдаг бол бас энэ мэдээллийг бүртгэхээс гадна мэдээллийг бүрдүүлж баримтжуулах үйл ажиллагаа цаашдаа сайн хийгээрэй гэж та бүхэндээ хүсье.